Хөгжим сонсох хэр хэцүү вэ? Энэ бол сонсохыг хүсээгүй хөгжмөө сонсох талаарх асуулт биш, харин хөгжим гэх гайхалтай зүйлийг хэр хүртээмжтэй байлгаж чадаж байгаа технологийн талаарх асуулт юм. Хаасайгүй гიშгэлэх төрөл бүрийн хөгжмийн аялгауг бид ямар ч төлбөр төлөхгүйгээр сонсож чаддаг болсон нь технологийн хөгжлийн амтад жимсүүдийн нэг нь яахын аргагүй мөн. Завгүй холхих, үргэлжийн өсөлт, хөгжил, дэвшил рүү тэмүүлэх нийгэмд бидний хамгийн дотн нөхөр бол хөгжим. Гэхдээ хөгжим өмнө нь хизээж ийм хүртээмжтэй байгаагүй. Одоогоос 150 жилийн өмнө хөгжим сонсно гэдэг найрал хөгжмийг дэрэгдээс нь очиж чагнахыг хэлдэг байсан. Хэрвээ тийх боломжгүй бол өөрөө хөгжим тоглож сурахаас өөр арга байхгүй. Хүмүүс зөвхөн амьдарч байгаа газрынхаа хөгжмийн зэмсгийн гаргаж чадах аялгауг л сонсдог байсан нь мэдээж. Хөгжим гэх зүйлийг дэлхийн нийтэд түгээх эхлэлийг тавьсан эрхэм бол Томас Эдисон. Тийм ээ, таны бодож байгаа Томас Эдисон мөн. Тэрээр анхны чийдэнг бүтээж, туршилт хийхийн төлөө өдөрт хэдхэн цаг унтаж бидний орчин үеийн амьдралыг цогцлоосон хүмүүсийн нэг юм. Эдисон анхны дуу хураагурыг 1877 онд бүтээж, дуу, чимээ, аялгауг хадгалж болохыг дэлхийн нийтэд ойлгуулсан. Энэхүү чимээ танд тиймч сонсголонтой сонсогдоогүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ одоогоос 150 жилийн өмнөх хүмүүс анх удаа хөгжмийн зэмсгийн хураасан дууг дахин сонсож байна гэд бодоод нэг үзээрэй. Тэр хүмүүст ид шид мэтэл санагдаж байсан баг. Хэдхэн жилийн дараачаар Эдисоны дуу хураагурыг сайжруулсан хувилбарууд гарч ирлээ. Эмил Берлин 1880-ад оны сүүлчээр одоогийн пианино тоглуулагчийн анхны хувилбарыг зохион бүтээсэн байдаг. Түүний бүтээлийн ачаар хөгжмийг олноор нь хуулбарлаж гэртээ хадгалах боломжтой болсон юм. Зоос хийгээд тоглож олдог тоглоом байдаг да. Яг үүнтэй ижил зоос хийнгүүт ажилдагт хөгжмийн төхөөрөмжийг гудамжинд байрлуулж хүмүүс тэндээ төрөл бүрийн дууг сонсдог байж. Энэ бизнес тухайн үедээ маш эрэлттэй тооцогддог байсан гэнэ. 20 дугаар зууны ихэр хөгжмийг олон нийтэд хүртээмжтэй болгох технологи гарч эхэлсэн нь радио байсан юм. 1921 онд Америк нэгдсэн улсын Питтсбург хотод КТК нэртэй анхны арилжааны радио станц нэгдэж дуу, хөгжим, мэдээлэл долгионоор тархдаг болов. Радиогоос хүмүүс гэртээ үн төлбөргүй хөгжмийн нэвтрүүлэг сонсож хийд дуунууд улам бүр алдартай болж байлаа. Эндээс л хөгжмийн салбар хүртээмжтэй болж эхэлсэн юм. Харин дэлхийн 2 дугаар дайны дараахан хагас дамжуулагчийг нээснээр төхөөрөмжүүдийн хэмжээ улам жижигрэв. Үүний дараачаар автомашинуудад тоглуулагч суйрлагдаж жинхэнэ утгаараа дэлхий хөгжмөлөг болж эхлэв. Гэхдээ энэ хүртэл хүмүүст хүссэн дуугаа сонсох эрх чөлөө байсангүй. Радиогоор явж байгаа эсвэл пянзанд бичигдсэн хөгжмийг л сонсож чаддаг байсан юм. Миний сонсох дуртай плейлист гэдэг ойлголт ч байдаггүй байв. Харин 1970-ад оны үед энэ салбарт соёлын хувьсгал гарч тухайн үеийн залуучуудыг байлдан дагуулсан төхөөрөмж танилцуулагдав. Энэ бол Sony-гийн гаргасан Walkman байлаа. Нэрнээсээ л эрч хүч мэдрүүлэн уг төхөөрөмж нэг кассетн дээр өөрийн дуртай дуугаа бичээд халаасандаа хийгээ сонсох боломжийг хүмүүст олгосон юм. Өнөөдрийн бид халаасандаа ухаалаг гар утастай явдаг бол тухайн үеийн залуучууд жижиг хөгжмийн төхөөрөмжтэй явдаг байлаа. Хөгжим анх удаа бидний ховийн өмч олж эхэлсэн нь энэ юм. Харин монгол хэл дээрх бүх төрлийн дууг сонсох боломжийг олгох сонсын аппликейшн мэндэлсэн байна. Хэдүүлээ хамтдаа туршиж үзцгээе. За энэхүү аппликейшн дээр Монголын бүх уран бүтээлчдийн бүх цаг үеийнхэн дуунуудыг багтаасан гэдгээр онцлогтой. За жишээлбэл Бэлжигийн Адар Сүрэнгаан бүх дуунууд байх жишээтэй. За одоо хэдүүлээ Адар Сүрэнгаан цомог руу ороод тэгээд хамтдаа инх хүлрэл гэдэг дуугийг сонсч үзье. Мэдээж дизайны хувьд бол бусад одоо хөгжмийн аппликейшн платформудтай нэлээдгүй төстэй дизайнтай. За яг энэ үндсэн хоом буюу нүүр хэсэг дээр бол яг тухайн цомгийн зурагнуудыг гаргаж өгсөн гэдгээр бол яг аль цомог, аль дуучны бүтээл вэ гэдэг нь бол шууд тод харагдж байгаа гэдгээр онцлог. За тэгээд мэдээж өөрсдийнхөө плейлистийг үүсгэж болно. За мэдээж энэ Rocketbay хамгийн сүүлд гарсан Odyssey цомгийн бас нэг дуугийг хамтдаа сонсоод үзье. Green lock болгоод төгжсөн байсан ч гэсэн ингэж харагддаг. Одоо энэ дууны явж байгаа нь яг энэ цомгийнхэн зурагтаа нас харагддаг. Тэгээ энэ нь нэлээдгүй гоё дизайнтай болж гисэн санагдчихна. За үүнээс гадна миний хамгийн сонирхолтой санагдсан хэсэг нь болохоор энэ хоомынхоо хамгийн дээдлийн хэсэг дээр нь болохоор энэ сонсын микс, эсвэл MyUB ч юм уу тий. Эсвэл энэ борото үед ийм сонсох, за эсвэл замд явж байхад ийм сонсох дуунуудыг гаргацсан байлаа.
Тэгээ одоо жишээ нь замдаа сонсхийгийнх нь 1-р хэсэг рүү норонгууд л энд 4 цаг 5 минутын 59 дуу байгаа. Тэгээд эндээ төрөл бүрийн дуунууд байгаад яг юм замд сонсоход тохиромжтой зохиолын дуу эсвэл амьд хөгжим за эсвэл хипхоп ч юм уу те төрөл бүрийн хөгжмүүдийг бас эндээ ингэж багтааж өгсөн байна. Тэгээд камертай хамтлах юм бас бүх дуунууд энд байна гэх мэтчлээ. За өөр сонирхолтой хэсэг нь болохоор мэдээж бид нар энэ дуунуудыг татаж аваад офлайн байсан ч гэсэн бүгднийг сонсох боломжтой. Тэгэхээр яг ийм албан ёсны зохиогч эрэхтэй аппликейшн ашиглана гэдэг маань өөрөө маш олон давуу талуудтай байдаг. За жишээ нь бид нар YouTube-ийн шууд дуудаад тэгээд тэндээсээ YouTube дээрх дуунуудыг ингээд офлайн байсан ч татаж аваад сонсох боломжтой аппликейшнуудыг хэрэгжилж байгаа ч гэсэн аюулгүй байдлын хувьд бол тэдгээр аппликейшнууд тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлах гэдэг ч юм уу тийм өндөр эрсдлүүд байдаг. За нөгөө талаасаа ийм албан ёсны аппликейшн ашиглана гэдэг нь та өөрийнхөө сонсдог дуртай уран бүтээлчтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэг ийм том давуу талтай. Тэгэхээр та бүхэн ч гэсэн Sonsi Music аппликейшнийг туршиж үзээрэй гэж зөвлөмөр нь үргэлжлүүлээд технологи хэрхэн хөгжмийн салбарыг өөрчилж байгаа талаар ярилцгаая. Walkman-ы дараах технологийн шийдлүүд өнөөдрийн бидэнтэй илүү ойр буюу хөгжим дижитал эренлүү шилжиж эхэлсэн тухай юм. 1982 онд Sony болон Philips компани компакт диск буюу CD-г худалдаанд дэвтрүүлснээр дууг анх удаа тоон хэлбэрээр хадгалдаг болов. Тухайн үеийн шинэхэн технологи CD-ийн кассетаас хэд дахин мэдээлэл хадгалах чадвартай мөн нэг дискэнд бүтэн цомог багтаж тасралтгүй тоглуулах боломжийг олгосон юм. Хэдхэн жилийн дараа пенс кассетын эрен үе дуусч CD хамгийн түгээмэл хөгжим хадгалах хэрэгсэл болсон байна. Шинэ загварын автомашин гэрийн хөгжмүүд CD тоглуулагчаар тоноглогдож эхэлсэн юм. Гэхдээ CD-нд нэг том сул тал байдгийг та бүхэн мэдж байгаа бох. CD-ний яг энэ файл бичиж байгаа хэсгийг нь зурсан тохиолдолд тухайн CD дээр бичсэн мэдээлэл болон хөгжмийг тоглуулах боломжгүй болчихдог. Тэгэхээр CD тиймч найдвартай мэдээлэл хадгалах хэрэгсэл биш гэсэн үг. Энэ нь олон ширхгийг хадгалж өөрийн гэсэн санта болох хүмүүсийн хамгийн том сорилт байсан юм. Тухайн үед тэр чигтээ CD-гээр амьсгалж байсан гэж хэлэхэд болно. CD-нийхээ цуглуулгаар хүртэл гайхалдаг байсан үе. 1990-ад онд интернетийн давалгаа ирчээг авч хөгжмийн технологи түүний даган өөрчлөгдсөн нь MP3 байсан юм. MP3 бол дуу сонсдог төхөөрөмжийн нэр биш. Энэ бол аудио шахалтын формат юм. Аудионы чанарыг алдагдуулахгүйгээр жижиг хэмжээтэй файл болгосноор онлайн орчинд сонсох боломжтой болсон юм. Харин 1999 онд Sean Fanning гэх оюутан залуу peer-to-peer буюу нэг хэрэглэгчээс нөгөө хэрэглэгч рүү файл хуваалцах програм хангамжийг зохиосноор онлайн орчинд дуу хөгжмийг тархах боломжийг нээж өгсөн. Үүний тусламжтайгаар хүмүүс дуртай дуугаар нэгэнтэйгээ хуваалцаж хүссэн хөгжмөө компьютертөө үн төлбөргүй татаа авч сонсох боломжтой болсон нь хөгжим үйлдвэрлэгч студиудын хувьд асар том цочрол болжээ. Энэ үртэл хөгжмийн зохиогч эрхийн асуудал төдийлөн чухал сэдэв биш байна. Гэхдээ студиуд маргаан дэгдээгээд амжилт олсонгүй. Тиймээс өөрсдөө дижитал руу шилжиж, дижитал түгээлтийн сувгуудыг бий болгож эхэлсэн юм. Үүний анхдагч нь мэдээж Apple-ийн iTunes байлаа. Уг платформ дээр хэрэглэгчид хөгжмийг файл хэлбэрээр зохиогч эрхийн зөвшөөрөлтөөр сонсох боломжтой болсон юм. Ингэснээр уран бүтээлчид болон студиуд зохиосон дууныхаа орлогыг олж авах шинэ сувгийг олсон хэрэг байна. Энэ цагаас хойш хүмүүс нэг цомгийг эхнээс нь дуустал сонсдог байсан дадлаа орхиж, онлайн орчинд дуртай дууныхаа плейлистийг үүсгэж сонсдог болсон. Технологи 2000-ад оноос хойш стримингийн үйлчилгээгээр хөгжмийн ертөнцийг дахин өөрчилж, хүн бүр хүссэн дуугаа хаанаас ч ямар ч үед сонсох боломжтой болжээ. Бид хүн төрлөختний түүхэн дэх хөгжимтэй хамгийн ойр үеийнхэн. Хөгжим бидэнд урам зориг өгч, шинийг бүтээх эрч хүчээ олоход тусалж, ганцаардсан үед маань хань болдог хамгийн үнэнч нөхөр маань үлээ. Харин та одоо яг юу сонсох гэж байна?